Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Шинэ сарын сургалтандаа тавтай морилно. За тэгэхээр багш нь энэ сарын эхний үлгэрээ аян замд унших гэж байна. За тэгэхээр энэ багш нь ямар тээврийн өсөд дотор байна? Энэ юуны чимээ вэ? Чагнда. Тийм ээ. Энэ бол суудлын галт тэргэнд багш нь явж байна. За тэгэхээр Улаанбаатар хотоос дархан чиглэсэн 272 дугаар чиглэлийн галт тэргэн дотроос багш нь та нартаа энэ сарынхаа хамгийн ихний үлгэрийг уншиж өгөхөөр бэлтлээ. За тэгэхээр эхний үлгэр маань Ухаанд Келли гэдэг сайхан үлгэрийг багш нь дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн номноосоо уншиж өгөх гэж байна. За тэгэхээр орчноо солиод сонирхолтой байх болов гэд за ингээд цонхоороо энэ сайхан байгалийн орчин харуулыг чичээсэн боловч энэ нэлээд хөдөлгөөнтэй савлгаатай дээр нас сайн харагдахгүйсэн учраас багш нь одоо яг богоон хоорондох бүхээх дунд орж байгаад уншиж байгаа. Тэгэхээр одоо ингээд үлгэрээ унших хэсэгт бол багшийн царай харагдахгүй. Зөвхөн одоо байгалийн сайхан орчинг багш нь харуулаад тэгээд үлгэрээ унших болно. За тэгэхээр хойд чиглэл буюу тийм ээ Сэлэнг аймаг руу явдаг энэ богоонд багш нь одоо ингээд суугаа явж байгаа. Тэгэхээр Дорногов аймаг руу явдаг чиглэлээс маань ялгаатай нь юу гэхээр маш сайхан байгалийн үзэмжит газруудаар бид нар явж байгаа. Уул, мод, гол, тийм ээ, горих, за тэгээд тосгодын амьдрал бүх юм ингээд яг энэ цонхоор харагдаж байгаа. Тэгээ энэ сайхан орчин харуулангаа багш нь Ухаанд Келли хэмээх сайхан үлгэрийг та нартаа уншиж өгье. За үлгэрээ эхлэе хүүхдүүдээ. Каспер Келли хоёр бол ах дүүс юм. Гэсэн ч тэд бие биенээсээ огтур зан ааштай. Келли их өвөөмөр хайр татам, харин Каспер хуваа хичээсэн бардам зантай. Авга эгчин тэр хоёрын дунд жижигхэн бормор өгөхөд Каспер маш их уурлаж байв. Би хамгийн том нь тэгэхээр ганцхан минийх байх ёстой гэж бухимдан. Тэд маргасаар л байв. Энэ маргаан эцэстээ хааны жихэнд хүрчээ. Хаан тэднийг ордондоо дуудан ирүүлж бидний асуудлыг таавраар шийдэе. Хамгийн оновчтой хариулт өгсөн нь морийг авах болно гэж хэллээ. Каспер багталтайгаа инээж би маш ухаантай шүү дээ. Тиймээс бүгдийг нь зөв хариулах болно хэмээн бодлоо. Дэлхий дээрх хамгийн хурдан зүйл юу вэ гэж хааныг асуухад Каспер шууд л уралдааны морь гэж хариуллаа. Харин Келли салхи илүү хурдан ямар ч морь салхийг гүйцэж чадахгүй гэж хариулав. Тэгвэл энэ дэлхий дээрх хамгийн хүнд зүйл юу вэ гэж хааныг асуусанд Каспер төмөр гэж эргэлзэлгүй хариулахад Келли бодож байснаа. Гэхдээ газар илүү хүнд шүү дээ. Хүнд болохоор хинч газрыг өргөж дийлэхгүй гэлээ. Хаан тас хөхөрч одоо хамгийн сүүлийн асуулт. Энэ дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхэд Каспер алт гэж орилов. Харин Келли зөөлөн дуугаар хайр хүмүүс алдахгүйгээр ад жаргалтай амьдарч болох ч хайргүйгээр бол чадахгүй гэж хэллээ. Хаан Келли рүү харан инээмсэглээд морь чинийх боллоо. Чи үнэхээр ухаантай юм. Миний бүх ард түмэн чам шиг ухаалаг байгаасай гэж хүсч байна гэж хэлв. За ингээд үлгэр маань дуслаа хүүхдүүдээ. Тэгэхээр яалаа? Келли, Каспер гэж ах トゥ хоёр байсан тийм ээ. Тэгтээ хоёулаа яалаа? Зан аашаараа тийсөр хүмүүс. Келли өвөөмөр халамжтай, ухаалаг бол Каспер хуваа хичээсэн бардам зантай энхүү байсан тийм ээ. За ингээд нэг өдөр аав эгчин тэр хоёрт яалаа? Дундаа нэгэн бор морь мэлгэснээс болоод тэр хоёрын дунд маргаан ерөөсөө яасан бэлээ хүүхдүүдээ тасрахгүй үргэлжилсээр байсан тийм ээ.
Би хамгийн том нь хамгийн ухаантай. Тиймээс би морой чамд өгөхгүй ганцаараа аавна гэж Каспер хэлсэн. Келли болохоор үгүй энэ баг мэднийх гэд ингээ маргасаар агаад энэ маргааны талаар хааны чих хаан олж мэдээд тэр хоёрыг дуудсан тийм ээ. За та хоёрын маргааныг би эцэст нь шийдэж өгье. Гэхдээ энэ маргааныг бид яг таавар таагаад хин хамгийн зөв таа чадсан нь энэ морины эзэн болох болно гэж хэлсэн тийм ээ. Тэгээд хаан хідэн таавар таалгадаг гэлээ өгтөдөө. Тийм ээ. Хаан 3 таавар таалгадаг шүү дээ тийм ээ. За хамгийн ихэнд юу гэж асуудаг вүлээ? Энэ дэлхий дээр хамгийн хурдан зүйл юу вэ гэсэн чи Каспер шууд морь гэж хэлсэн тий. Гэтэл Келли маань бодож байгаа юу шилдэг лээ өгтөдөө. Салхи ямар ч хурдан морь салхийг үүсч чадахгүй гэсэн. За хоёр дахь асуулт маань юу байлаа? Энэ дэлхий дээр хамгийн хүнд зүйл юу вэ гэсэн. За Каспер мөн л төмөр гэж хариулсан тийм ээ. Гэтэл Келли маань юу гэлээ? Үгүй газар хинч газрыг өргөж дийлэхгүй шүү дээ. За тэгэхээр нь хаа маш бахархалтай инээж агаад за сүүлийн асуулт ч юу гэд хэлсэн тийм ээ. Тэгээ сүүлийн асуулт нь энэ дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл юу вэ? За тэгэхээр Каспер маань юу хэлдэг лээ өгтөдөө? Алт гэж хэлдэг тийм ээ. Харин Келли маань хайр хүн алтгүйгээр аж аргалтай амьдрч чадах хайргүйгээр аж аргалтай амьдрч чадахгүй гэж хэлдэг тийм ээ. За ингээд хаа маань чи үнэхээр ухаантай юм байна. Энэ морь чинийх гэж Келлид хэлдэг тийм үү? Тэгээд югдөг гэлээ? Миний ард түмэн бүгд чам шиг юм ухаалаг байсан ч болоосай гэж хэлдэг шүү дээ. За тэгэхээр энэ үлгэрээс бид нар юу сурамжтай ойлгож авахаар энэ хөвгтөдөө? За хамгийн нэгдүгээр бид тийм ээ альва зүйл хамтдаа хөнгөн хуумгай биш тийм ээ. Дотроо бодолтой, доороо сүртэй хандах хэрэгтэй болох нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол яадаг гэлээ өгтөдөө? Долоо хэмжиж нэг огтол гэдэг маана ардын сайхан үг гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яаран хариулахаасаа түрүүлээд бид нар яахна? Жаахан бодох хэрэгтэй болсон байна тийм ээ. Тэгтэл жаахан бодоод хариулсан учраас хариулт нь яалаа? Эзэн хааны сэтгэлийг татаж чадсан шүү дээ тийм ээ. За тэгээд 7 хэмжиж нэг огтол буюу тухайн зүйлийн талаар нухацтай бодоод хариулснараа Келлигийн хариулт маань яхна хааны сэтгэл ихэд нийцээд ухаантай гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анх Каспер маань өөрийгөө яаж үзүүлээ? Хамгийн ухаантай гэж бодож ирсэн боловч асуултанд хөнгөн хуумгай хурдан хариулах гэж байгаад алдчихлаа шүү дээ тийм ээ өгтөдөө. Буруу зүйл биш боловч хамгийн гэдэг тодорхойлолтод оноох зөв хариулт биш байсан учраас л Каспер маань энэ удаа яасан? Келлид ялагдлаа тийм ээ. За тэгэхээр хүүхдүүдээ бид нар яах вэ? Бусдыгаа хүндэлдэг, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг байх их чухал ахна шүү дээ тийм ээ. Зөвхөн би мэддэг, би мундаг, би гэж үж болох нь болохгүй ахна шүү дээ. Харин тэдний оронд бид юу гэх нь вэ? Бид бүгд хамтдаа гэсэн сэтгэлээр хандах юм бол амьдрал маань илүү гэрэл гэгээтэй, илүү аз жаргалтай, илүү амар хэлбэр болно шүү дээ тийм ээ. Саад бэрхшээл учирсан ч ганцаараа давхгүйгээр хамтаараа давбал ямар амар байх вэ тийм ээ. За ингээд өнөөдрийн үлгэрээ энд өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзцай хөхтөдөө сайхан амраарай. Баяртай.